Сайн байцгаана уу найзуудаа. За энэ удаа манай Оросд ч гэлтгүй үнэн алдарны сашинтай одоо Европ, Азиуд ч болдог улаан өндөгний байрын талаарх хальт яринга гэр бүлэрээ бид юу гэдгийг танилцуулъя. За энэ өдөр болохоор бүгдээрээ цуглараад гэр бүлэрээ цуглараад өндөг буддаг байгаа. Тэгээ будсан өндгөө маргааш нь бүтэн сайн сагас сайнны өдөр сүмдэр явж ажиллаулдаг. Тэгээд бид хэд одоо 5 дахь орой өндгөө будаад хагасаандаа явж ажиллаулаад тэгээд нэг өдөр өнгөрөөд бүтэн сайндаа энэ бүгдийг эддэг байгаа. Ямар учиртай юм бэ гэх юм бол цагаан хоолны сар дуусаад 4 сар тавхтайгаад улаан өндөгний байрыг үнэ алдарны сашинтай бүх орнуудаар тэмдэглэдэг. Иерусалим тэр тусмаа Иерусалимд маш өргөн тэмдэглэдэг байгаа. Оросч гэсэн маш өргөн тэмдэглэдэг. Есүс Христийг одоо цовдлоод амийн хүнөөсөн шүү дээр хэмжүүд. Тэгээд 5 дахь өдөр цовдлоод 2 хоногийн дараа 3 дахь өдөр дээр бүтэн сайн өдөр буцаж амилсан гэсэн энэ түүхтэй холбоотой баяруулдаг байгаа. Тэгээд бүтэн сайндаа хагас сайнны шүнжэнгөө сүмдэр хурал болоод тэгээд бүтэн сайнны өглөөнөөс эхлээд мах идэж болдог. Мах идэн, ажиллуулсан өндгөө идэн, бусад одоо авч чадсан хүмүүс зарим хүмүүс янз бүрийн юм авчдаг. Жимс, талах энэ төр гэдэг торт энэ төр гэдэг. Тэр бүх юмнуудаа бүтэн сайндаа идээ. Тэгээ гэр бүлээрээ ширээ засаад маш өргөн тэмдэглэдэг байгаа. Зарим хүмүүс цуслан дээр гадаа шорлог шарах ч юм уу тийм. Тэгээд яг түүх талаас нь бол би нэг дэлгэрэнгүй ярихгүй яг ямар баярын яаж тэмдэглэдэг гэдэг талаас нь танарт сонирхолтой авах үүднээс хальт танилцууллаа. Тэгээд хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ нийлээд энэ өндөг будах болол тийм аюу хөвгөлтэй гоё гэр бүлийн одоо оройг өнгөрөх юм юу болдог цаг болж өгдөг. Тэгээ манай хүүхдүүд аавтайгаа өнөдөр өндгөө будж байна. За бид болохоор 10 төрлийн будаг авсан байгаа. 5 төрлийнх нь болохоор 5 өөр өнгөнд болохоор зүгээр мэд 5 өнгөн юм гялалцдаг гэлтгнууртай будаг. Тэгээд буцаж суусанд будгаа хийгээд тэр лугаа өндгөө хийгээд хэдэн минут болоод гаргаж аваад хөргөөд тэгэл болоо. Ийм болсон байгаа. 20 чирхэг өндөг нийт будсан байгаа бид хэдийнүүдаа. Урд жилүү тгийг бадуул арай олон урд нь 10 ширхэг 15 ширхэг буддаг байсан бол энэ жил гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдсэн учраас 20 ширхэг будсан байгаа. Тэгэд манай хүүхдүүд айгүй дуртай оролцсон. Аав нь будаад манай хүүхдүүд туслаад. За тэгээд улаан өндөгний байрыг ингэж тэмдэглэдэг байгаа. За цаашаа би сүмдэр хийсэн бичлэгээ хальт оруулъя. Тэгтээ тайлбаргүйгээр таад сонирхолтой бол үргэлжлүүлээд үзээрэй. Конечно, можно. Здесь ставить. А что ты звонил? Я здесь стою, ты где живешь? Дайте мне денег. Надо положить. Смешилась в смерти, жива всякий смерть.